Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Хөөж Гурил. Мөрөөдөл биелэг нэвтрүүлгийн маань шин дугаар үзэгч танд хүрч байна. Мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл бол бидний эрүүл мэнд. Та бидний эрүүл мэндийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг үйлчилж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Амьдрал чамд ер нь ямар санагдаж байна? Амьдрал хатаа санагддаг надад. Том болоод гоё жилийн дүндрээ авч байгаа гэж бодож. Яд эднэрийн нэг гэр оронгийн ямдалт өгчгүй. Өөрийгөө имчилүүлээд гайгуулчих юмсан гэж боддог. Алтан гараг гэж ийм нэг ядруухан эмэгтэй 5 хүүхдийнхээ төлөө тэмцээд сөрөөдөж дийлэхгүй амьдралд үнэхээр хүчин мөхсдөж авахт нь бид тулдсан юм. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг ийм л нэг айлыг сонгож энэ амьдрал гэдэг чинь дандаа хар бараан хүнд бэрх байдаггүй юм. Хүн хүнээгийнх халуун сэтгэл хайр байхад хүсэл мөрөөдөл биелдэг юм а гэдгийг ойлгуулахыг бас харуулахыг зорьсон юм. Гарч үзхийнсэн гэж боддог гэсэн. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг хүсэл мөрөөдөлтөд хүрэхтэнд дэм болж олон хүнд амьдралын урам зориг итгэл найдвар өгсөөр үзэгч тантай уулздаг. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг оны өмнө 5 хүүхдээж алтан гарагт байшингийн дэлхүүр гартуулсан. 3 2 1 Баяр хүргэе. За баяр хүргэе. Замрагнаш өрөөдөр. Алтан гарагчтай. За баяр хүргэе. Үнэхээр гайхалтай сюрприз байна. Гайхалтай гинти бэлэг байна. Нэвтрүүлгийн маань саналыг Журмаг компани ерөнхий захирал Мяндагмаа, Журмаг компани гүйцэтгэх захирал бөгөөд шинэлэг суус компани захирал Төгс Жаргал нар халуун дотноор хүлээн авч маш богино хугацаанд 2 өрөө өвлийн байшин барьж өгсөн. Ийхүү алтан гарагийн байшин бэлэн болж түлхүүрийг нь гартуулсан ч бидэнд нэгэн бэрхшээл учирсан юм а. Тэгээ энэ хавьдал ингээл одоо яг л энэ л ер нь бол боломж юм байна л да. Өөр одоо ямар ч боломж авах. Одоо ингээл танай хорооны хувьд бол өөр газар байхгүй байгаа. Өөр газар байхгүй байгаа. Тэг яг үеишгээ хоошоогоо яваад хэдлээ 23 руу яваад үзье. Тэхүү. Тимээс мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг Баянгол дүүргийн засаг дарга Эрдэнэтуяа Баянгол дүүргийн газрын албатай хамтран газрын эрэлт гарсан. Эцэст нь Баянгол дүүргийн 9-р хорооны нутагт өмчлөгдөөгүй хүсэлт бүртгэгдээгүй ийм нэгэн газрыг олсон юм. Хэдийгээр жаахан өндөрлөгч гэсэн Улаанбаатар хотод газар олно гэдэг өвсөн дундаас зөө эрэхтэй адил болохоор баярлахаас яах вэ? 2 дахь өдөр явлаа, 4 дахь өдөр явлаа. Тэгээд өчтөр үндсэндээ яваад тэг энэ газрыг сонгосон. Байшингийн ачиж иргэн штэ. Байшин ачиж ирэхлээр бас зам харгуу нь сайн байх хэвээр. Энэ бол үндсэндээ бол байшин авчиад ирэх боломжтой маа. Тэгээ яг боломжтой энэ газар ч гэсэн бас налуун ч гэсэн арай гайгүй. Тэгээ нөгөө өмнө үзэжсэн газрын налуу бол арайд энд огцсон байсан л та. Огцсон байхаар чинь тэгээд нэгдүгээр тэгшлэн дээрээс нь нөгөө ачаатай машин маань гарах уугүй юу. Аль талаас нь харж байгаа л тэгээд энэ газрыг сонгосон. Тийм боломжтой. Одоо хөлдөө газрыг тэгшлэн гэдэг нэг жоохон асуудал байгаа ах тий. Дахиад л бэрхшээл өвлийн эд хүүтнэр өндөрлөг хөлдөө газрыг тэгшнэ гэдэг санснаар болдоггүй юм байна. Менежер цэгмэд маань нэлийн гүйсний эцэс Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Батням 11-р хорооны засаг дарга Эрдэнэтуяа нарын нэмжлэгтэйгээр ямар ч гэсэн газраа тэгшлэх болсон юм а. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгээрээ та бүхэн алтан гарагийн гэр бүл тэр сайхан байшиндаа орох тэр сэтгэл доглоо мөчийг бидэнтэй хамт хуваалцаарай. Энэ ер нь хэцүү байна уу? Техникийн хүчээр шийдэх юм уу? Тэг хэцүү байна. Техникийн хүчээр л хийж. Бид нар бас техник хаагаад да. Тэгээд нөө хот огчлтынхаа уг нь сайхан сэтгэлээр туслая гэд ирсэн чинь манай техник хүчрэхгүй байна арай бас багтаад байна гэд. Тэгэл ингээл цаг алдаалж авах удаад байна. Харин тийм нөгөө Баянгол шинэргийнхаа нөгөө даргатай нь очиж уулзаад тэгээ яасан чинь аюу сайхан хүлээж аваад тэгээ газар дээр нь очиж үзье. Боломж юм бол яг бид нар тэгшлээд өгье гэх. Тэгээ яасан чи харин ирээд үзнэ. Энэ үнэхээр манайх юм одоогтой ямар л янзлахгүй болохгүй байна. Манайх гидер ковш хоёр үнэхээр дийлэхгүй гэд. Тэгээ яасан жоохон дулааруулж болдгүй болов уу гэдэг юм тавьсал та. Харин тийм яг өвлийн ид хүүтнэр болохоор тий. Тэгээ яг нөгөө айл мань гол нь бас бүр зутраад байгаа болохоор бид нар чи яарвчлаад байгаа шүү дээ ер нь бол тий.
Мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл бол бидний эрүүл мэнд юм. Та бидний эрүүл мэндийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг үйлчилж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Хөөж Гурил. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Сайн байна уу? Сайн. За. За мөрөдл биелдэг нэвтрүүлэг маань 11 дугаар хорооны засаг дарга Эрдэнэтэй хамтдаа одоо Алтан гарагийн гэр бүлийг дэмжиж нэлээ 3-4 удаагийн нэвтрүүлэг бэлтэж байна. Энэ удаа бид 7 дугаар ангид сурах хэвээр инх бэлэг охиныг Баянгол дүүргийн насан туршийн боловсролын төв дээр авчирлаа. Ингээд 6 дугаар анги уг нь төгссөн те 46 дугаар сургууль төгссөн. 70 дугаар сургуульд ороод нэг хэд хоног яваад ингээд хичээлээсээ завсардсан юм хөхт байгаа юм. За энэ сайхан одоо гэгээлэг тэгээ бас хүний төлөө гэсэн ийм нэвтрүүлэг хийдэг энэ ах эгч нараараа уламжлаад мөн одоо хорооны засаг дарга одоо Эрдэнэтэйг бид нар сайн мэднэ. Яг хүүхдийнхаа төлөө хорооныхоо хүүхдүүдийн төлөө айгүйх сайн явдаг. Яг ингээд хөтлөөд ороод ирдэг. Тэгээд ингээд ийм сайхан одоо сэтгэлтэй хүмүүсээр дамжаад ингээд хүрээд ирж байгаа чинь баярлалаа. Тэгээд одоо манай хүүхдүүдээ мөр зэрэгцээд одоо энэ ах эгч нарынхаа одоо ихтгэл найдварыг энэ хорон даргынхаа ихтгэл найдварыг биелүүлээд ингээд сайн суралцаад яваарай гэж хэлмээр байна. Одоо хэдүүлээ танад ер нь хэдэн хүүхд яаж сурдгийг ингээд танаас сургуультай бас нэг танилцаадах уу? За тэг. Хүмүүс минь мороод хүслэг гинэх төсөөл хүрхалсын. За энэ манай насан туршидын сургууль тэгээ мөн хүүхдүүдийн дугуйлын хичээлдэг кабинет байгаа. За тэгээ энэ хүлэг маань энд одоо хүүхдүүд хөгжмийн хичээл манай дээр ятаг, ёочин, шанз тэгээ морин хуур гэсэн хөгжмүүд байгаа. Хуучир байгаа юм байна, гитар байгаа юм байна. Тэгээ энэ хөгжмүүдээ өөрөө сонирхож байгаа би аль хөгжим дээр нь одоо сууруул би үр дүн гарах вэ гэдэг дээр бас ингээд өөрөө сонголт хийгээд дугуйланд хамрагдаж болно. Нэг удаа би яа тоглолтын ч мэдэхгүй шүү дээ. За тэгээд юу ай компьютерын ангиар оръё. За энэ манай компьютерийн кабинет байгаа. Компьютерийн багш Ариун Заяа гэдэг энэ багш байгаа. Тэгээ одоо энэ бол иргэдүүдийн сургалт явж байгаа юм байна. Хорооны иргэдээс манай одоо дүүргийн харьяа хорооны иргэдээс сурж байгаа. Тэг манайд бол нас хязгааргүй ингээд хэдэн настай ч хүн одоо хамрагдаж болдог юм. Онцлогтой. Тэгэхээр хэн болохоор компьютер дээр бас компьютер сурж болно. Ер нь компьютерийн хичээлд орж исэн юм байна. Нэг сайн мэдхгүй шүү дээ. Мэдхгүй юу? Шивживд бол нэг сайн мэдхгүй би. Хичээлийн цаг ямар илээ? Одоо хэд өдөр эдгийн 7 хоног болгоо ордог юм уу? Манайх ерөөсөө 5 дахь өдөр бие даалтын өдөр гээд бус нь 1 дахь 2 дахь 3 дахь 4 дахь өдөр 4 өдөр сурнаа гэсэн үг заяа. Тэгээ бас хичээлийн програм чинь компьютерийн хичээл байгаа. Ангийнхантайгаа ирээд компьютертаа суурна. Энэ одоо кабинет маань хүүхдүүд юм хийдэг насан турш хүмүүс ч сургалт явуулдаг. Сургалт суудаг юм өрөө. Тэгээд нийслэлийн хөдөлмөрийн газраас даралдаг тендерт манайх сүүлийн 10 хэдэн жил одоо ялж тэгээ энэ сургалтыг бид нэр ингээд үн төлбөргүй хүмүүст явуулдаг. Өнөөдөр энэ анги танхимд орж ирээд ингэ явж байгаа. Чамд ер нь юу бодогдож байна вэ? Надад сурах хүсэл мөрөөдөл их дүүрэн санагдсан. Бусдад мөр зэрэгцээ алах нь гэдэг юм бас том амжилт гэж бодож байна. Яагаад бусд хүмүүсээс дутаж амьдрна гэж тийм ээ? Бусдад мөр зэрэгцээд амьдрах, ажиллах, бүр цаашаа ирээдүйд сайхан амьдрал зохиох тэр бүх боломж чиний гарт байгаа шүү дээ, тий? Эзэн хичээхгүй бол за яг хичээхгүй шүү дээ. Би ээжтэй баярлдаг. Намайг ингээд гаргаж өгсөн л хичээр би заавал ачийг хариулна гэж бодож байна. Дүүр бодох юм бид 3 түгөө айтайхаа авч аваад. Ахыгаа хүмүүс шатлахгүй л гэж боддог.
Одоо тэгээд өөрөө хичээгээ сурах юм бол цаашаа зөндөө олон боломж байгаа тий. За одоо хэдүүлээ инх билгийг сурах анги руу орно тий. За тэгээ анги руу орё. Ангид нь одоо хүлээлгэж ангийнханд нь хүлээлгэж өгнө. За ангийнхантайгаа уулзах нэ. Хүсэл бүхэн мөрөөдөл бүхэн бэлдээ. За энэ бол яг инх билгийн маань сурах анги юм шиг нэ тий. Тий. Одоо суурийн холимог үлэг анги гэд би тэгж ярьжсэн үү дээр тий тэр анги маань. Сайн мэцгаана хүүхдүүд ээ. Тэгэхээр инх билэг маань энэ танай ангийнхан юм байна. Одоо чи ингээд шууд хичээлдээ сууж эхлэх нь байна. Бэлэн байна уу? Сайн байна уу? Намайг инх билэг гэдэг. За ийшээ сууч. Одоо инх билгийн суудал энд боллоо шүү дээ. Тэгээд маргаашнаас эхлээд хичээлдээ суугаад тий. Өнөөдөртөө ингээд дэвтэр болоо аваад ингээд сууж. За ингээд инх билэг охин маань ямар ч хэлсэн сурч боловсрохоос завсардахааргүй боллоо. Харин одоо бид Алтан гарагийн байшинг бууранд нь болгоно. Нэвтрүүлгийн ивент тэгж таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Дахиад жилийн эдэний өнгө үндэсний үйлдвэрлэгч өгөөж чанар гурил. Дахиад жилийн эдэний өнгө үндэсний үйлдвэрлэгч өгөөж чанар гурил. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Дахиад жилийн эдэний өнгө үндэсний үйлдвэрлэгч өгөөж чанар гурил. Дахиад жилийн эдэний өнгө үндэсний үйлдвэрлэгч өгөөж чанар гурил. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Дахиад жилийн эдэний өнгө үндэсний үйлдвэрлэгч өгөөж чанар гурил. Дахиад жилийн эдэний өнгө үндэсний үйлдвэрлэгч өгөөж чанар гурил. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Азмол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Мөрөөдөл бэлтгийг нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Оны эхнээс
Эхлээд 5 хүүхдийн алтан гарагт байшин өгөхөр мөрөл бэлдэг нэвтрүүлгийн мань баг хамт олон за шинэлэг сүц компанитай хамтраад хичээн зүтгэсэн байгаа. Ингээд оноос хойш бол одоо баг 2 сар болж шүү дээ. Энэ хугацаанд бид газрын асуудлыг нь шийдлээ. Бас одоо хөлдөө газар тэгшиллээ. Өнөөдөр ингээд байшингаа аваад явлаа. Тэгээд зам жоохон тийм гэсэн. Манай туршлагатай жолоочийн краны юунууд явж байгаа л да. Кранчт. Одоо амархан байшинг нь ашиж аваачаад л буулгах чинь гэж бодсон мань замд учирсан элдэв бэрхшээлээс болоод бараг л шантархад хүрсэн юм. Гэр хорооллын нарийн замд шонгийн мод хашаа хөндлөсөж байшин атсан том машин манд багтахгүй хүрх энүүхэнд өгсүүр газар халтаргаатай замд ухрах гулсах гээд айдас төрүүлэм адал явталтай жилийнсэн 6 цаг биднийг өгтөж байжээ. Танай хашааны эндээс яаж авах юм бэ? Энэ наадлын нэг 2 игнийг нь биднээс аваад машина гаргачаа буцаагаад хадаад. Буцаагаад хадаад өгөх тийм л хэрэгтэй бол. Тэгээ нэвтрүүлэг маань урд өмнөөс нэлээ олон айлд бас гэр барьж өгсөн, байшин барьж өгсөн. Гэтэ яг ийм угсрал байшин зөөж яваагүй юм байна тий. Тэгээ яг ингэж явсан ч бас нэлээ асуудалтай шүү. Харин тийм одоо бэлэн болсон сууцыг авч үзэж байхад бол ийм асуудал их тохиолдно. Одоо шонгуу таарах юм, хашаа таарах гэл ингээл буулгаад барайл явна шүү дээ. Цахан тавьж шүү хатаа очиж. Хэдхэн зуун метр газрыг бүтэн 6 цагийн турш туулахад замд учирсан хүмүүрийн ааш араншин гайхмаар хашааны чин талыг буулгаад машина гаргаадах яа гэхэд утасны цаанаас тэгээд их уужимхан нэгэн байхад ухарч алдах машины доор сандрахтаа хийсэн ширхэг блокны мөнгийг нэхэн сүр үүдэх нөгөөж таарч байлаа. Тэр эвгүй. Адиг барьж байгаа юм шүү. Йоо, наажис аюултай шүү. Боо чирээ очоод наачаа. Аа? Эндээ юм чинь хадагчих юм. Тэгээ. Ямар ч гэсэн хүний төлөө гих халуун сэтгэлдээ залуус маань ухарч няцахгүй урагшилсны хүчинд зорьсон газараа хүрч чадлаа. Нэвтрүүлгийн маань зүгээс маш олон айлд газар өгчээсэн, байшин өгчээсэн, за байшин барьж өгчээсэн, гэр өгчээсэн хэдий ч гэсэн яг ийм өгсөрмөл байшин аваад ингээд бас явж тохиолдол байдгүй юм байна. Тэгээд өнөөдөр бол одоо шөнийн 21 цаг 30 минут болж байна. Нэлээд удаан хугацааны турш бид нар бас маш их бэрхшээл саадыг давсны эцэс одоо яг байшингаа авчирсан байна. Яг одоо ингээд Алтан гарагийн байшин газар дээр бууж байна. Та нар бол ер нь олон л ийм ажил хийсэн гэсэн. Гэхдээ өнөөдрийнх надад л нэлээд их хүнд ажил ах шиг санагдав. Өнөөдрийнх хүнд байлаа. Уул оройд бас хүн зам туулаад гулгаа ихтэй байна. Айлуудыг 23 айлын хашаа буулгаж яаж буцааж барьж гарч ирлээ. Урд нь авч ижсэн мод зүйл чи энэ биш бас уулын орой дээр болохоор байсан.
чангас гарч ирлээ. Тэгээд тэгтээ бас сайхан байна одоо болцсон юм хамаг юм аадах гэсэн болохоор. Таны хувьд ямар байва? Энэ бүр уулын ороо дээр энэ аваан дээр гарч ирлээ. Бас кран маань бас нэлээ ухарцсан ч ах шиг харагдаад байсан. Яг воёны юм болохоор дажгүй л гараад ирлээ. Зүгээр. Ер нь бол хүндрэл байсан уу? Байсан. Янз юм гарлаа шүү дээ. Сая зөндөөл юм боллоо тэгээ. Дажгүй л болчлоо. За ямар ч байсан өнөөдөр жингөө өдөөс хойшчингаа одоо шөнө болцсон байна. Ингэж ажилласны хүчинд ямар ч байсан байшингаа сайхан буулгачлаа. Сэтгэл санаа сайхан байна. Сайхан бай сайхан. Тэгээ ер нь гарахгүй нэ гэж бодож байв. Тэгээ болох байх л гэж бодсон. Болондоо л гэж зүтгээд байсан. Тэгс. Өөрөө ч бас их хүч гарсан баха ядарсан байна уу? Гайгүй. Энэ ачаа атсан энэ машин мата жижиг пүрүүс машинууд энэ дээр хийгээд бад бид бүгдөө төрж хажуурн гаргаж байгаа шүү. Тийм болохоор ачаа атсан машин бол өнөр асуудалтай байсан. Тэгэхээр манай жолооч нар манай Журмакийн компани хамт олон манай компани хамт олон нийлээд үнэхээр сэтгэл зүрх халуун цус яста амтлсан юугаараа л энэ дээр гаргаж ирлээ дээ. Тэгээ маргааш өглөө хитүүлээ. Одоо яста нөө морин цагт 11 цагаас хойш байшингийн тэгээ. За тэгээ маргааш өглөө 11 цагт ирээд байшингийн нөлөөлөл гэж өгөөд хүннээ баярлуулад тэгээ сайхан дуусгая ажилла тий. Мородол бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ургаш алхаа. Шинэ өглөө ирлээ. Гайхамшигтай сайхан өдрийн эхлэл. Олон хүний чин сэтгэл шингэсэн байшин маань шинэ эздэд хүлээн сүндэрлэн байна. Бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай. За мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг маань өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон мянган хүний хүсэл мөрөөдлийг биелүүлсэн. Өнөөдөр бол харин Алтан гараг гэдэг 5 хүүхэдтэй ээжийн 5 сайхан хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх ийм гайхамшигтай сайхан өдөр бас бид нар одоо яг тохиож байна. Тэгэхээр Алтан гараг маань одоо яг манай менежер Цэгмэттэй эндээс ирж авна. Бид энд бол Алтан гарагийн ийм сайхан байшинтай болоход нь хамаг сэтгэл зүрхээ зориулсан, хүч хөдөлмөрөө зориулсан Журмак компани, шинэлэг сууц компанийн Баянгол дүүргийн 11-р хорооны засаг дарга Эрдэнэтуяа түүний багийнхан за мөн Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Батним зэрэг маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр эдний гэр бүлийг угтаж авах гэж байна. За сайн байцгаана уу? Сайн ирж гин үү? За яг хэлээ. Энэ 30 настай хүүхэд сайн уу? Хүмүүс минь муу. За хүүхдүүдээ танай байшин тэр харагдаж байна да. Харж байна уу? За. За яцгаа. Хүний хорвоо одоо яг ингээд мөрөөдлийнхаа байшингийн өөдөнд ирчгээд байна. Ер нь урчин нойр хүрөө бид нар одоо урчин энд нэлээд хараатаж ирж тавьсан. Чиний хувьд урчинд ер нь яаж чанаа энэ байшингийнхаа тухай ер нь төсөөлөө? Би болохоор 4 цаг хөнгөрөөгөл ерөөсөө умдаж чадаагүй л дээ. Тэгээ байшингаад бодож илээсэн. Яг гоо зурагтаар харж ийсэн болохоор гадна шин тийгээд хаалгын донгоолгодлохоо надад одоо ямар сэтгэл болоо ичнээ гоё байшин байгаа болоо л гэж би бодож ийсэн. Энд олон хүмүүстээ би хараад юу гэж хэлэх вэ? Хамгийн түрүүнд баярлаа гэж хэлнэ. Тэрнээс хойш би юу гэж хэлэх вэ? Тэндээ олон бодсон. халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй. Хүний хорвоо За гэртээ тавтай морилоо. Хүсэл мөрөөдөл биелэх юролтой. Хүний хорвоо дэндүүжин дэлгээр харгүй замаар ургаш алхаад. Хүсэл мөрөөдөл биелэх юролтой. Сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай. Халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн. За бид ингээд мөрөдлийнхаа байшинд орж ирлээ шүү дээ Алтан гаргаа. Орж ирээд ямар сэтгэл төрүүлж байна. Одоо ийм хоёр өрөө энэ байшинд энэ газрын чинийх ингээд 5 хүүхэдтэйгээ сайхан амьдрах нь байна. Баярлалаа. Ийм сайхан гоё нар туссан юм гоё байшинд нааг миний өрөөхтийг бидний гэр бүлийг энд авчирсандаа бүхэндээ би баярлалаа гэж хэлмээр байна. Төсөөлж яснаас ямар байна? Доторхын нэр нь яаж төсөөлж яваа? Доторхын мөрөдөл бүхэн бэлдээ. За ингээд
Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтэй хамт маш олон байгууллага хүмүүс хамтран ажилласан. Тэр тусмаа Журмаг компани, за шинэлэг сууц компани маань энэ сайхан байшинг эдний гэр бүлд зориулан хөлс хүчээ шингэн байж, сэтгэлээ шингэн байж байрсан шүү. Ингээд Журмаг компани ерөнхий захирал Мяндагмаа таныг урьж байна. За энэ сайхан байшинтаа та бүхнийг урт удаан өнөр өтгөн гээд улам сайн амьдрах байхаа гэж өрөөгөөд энэ сүүний дээжийг хатагтаа барья. Авахаас илүү өгөх нь илүү өрөөлтөө гэдэг. Өгч байгаа миний сэтгэл болоод маш их хөдөлж байна. Тэгээ энэ олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ийм сайхан бүтгэлээр өнөөдөр чи хаттай ийм сайхан байшинд орсон учраас эргээд энэ улсуудынхаа ачийг хариулахын тулд илүү сайн сайхан явж үр хүүхдүүдэд сайн сайхан өсгөж энэ байгаа байдал чинь л одоо энэ улсуудын ачийг хариулж энэ олон хүмүүсийн зүтгэлийг ингээд биеэрээ бодитоор харуулж байна л гэж би одоо дотроо тэгж бодож байгаа өөрийн чинь энийг л бас хэлье. Тэгээ сайн сайхныг хүсье. Бурхан хүмүүс маш сайхан хүлээж авсан учраас энэ ажиллагаа нь бүтэмжтэй богино хугацаанд бас биелж чадлаа. Тэгээ тэр бүхэнд одоо тусалсан бүх хүмүүстээ маш их баярлаа. Тэгээ мөн алтан гариг ихтэй 5 хүүхэдтэйгээ энэ сайхан гэрдээ ам бүлээрээ 5 дахьтай сайхан байгаарай. Тэгээ цаашдын амьдралд нь аз жаргал хүсье гэж хэлмээр байна. Алтан гариг маань өнөөдөр ингээд энэ сайхан хүмүүсийн ач буйнаар одоо ийм сайхан хаус гэдэг хэлхийд баг болохоор ийм сайхан байшинтай боллоо. Ингээд энэ компанийнхаа хамт олонд нь цаашдын амьдралд аз жаргал ажил үйлсэнд өндөр амжилт хүсье. Алтан гаригтаа бас амьдралнаас жаргал хүсье. Ямар ч үсэн биднээс энэ ажлынхаа ард гарлаа. Хүндээ юм сайхан сууцын хүлээлгээд өгчлөө маш их баяртай байна. Одоо өөрөө авсан юм шиг л баярлж байна. Яг үннийг хэлэхэд бол нэг ч гэсэн айл ингээд сайхан дулаан тогтой амьдралтай энэ 5 хүүхэд ингээд хичээлээ хийх боломжтой тогтой сайхан амьдрах юм бол бидний зүгээс бас улс нийгэмдээ оруулж байгаа бас нэг тодорхой хувь нэмэр юм уу да гэж боддгийг ингээд мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Мөрөөдөл биелдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ургаш шалхаа алтанаар бүгдийг эдэг. Алтан гаргийнх маань байшинд ороод 3 хонож байна. Энэ байшин, энэ газар эдний гэр бүлийн 6 хүнд шинэ амьдралыг бэлгэлсэн гэдэгт би итгэж байна. Хамгийн гол нь эд маань амьдралыг бүхэлдээ хар бараан хэцүү бэрх гэдэг ойлголтоос салж амьдрал баян, сайхан, гайхамшигтай гэж 5 хүүхэд нь ирээдүйдээ итгэж амьдраасаа гэдэг чин сэтгэлийг битээсэн юм а. Сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай. Халуун зүрхээ мөрөөдлөөр дүүргээд. Тэгээд өнөөдөр миний мөрөөдөл биеллээ. Гоё байна. Энэ хүүхдүүдээ ингээд зоож явах гоё л энэ дулаахан уур амьсгал халуун дулаан хүмүүс ингээд ийм сайхан байшин бэлгэлж байгаа. Хүний сэтгэлээ шингээж өгсөн юм хүн бас гоё амьдрна гэж бодож байна. Дандаа зовлон намайг тойроод байдаг гэж бол одоо хэлэхгүй. Одоо би бол өөшөө үргэлжлүүлэх амьдралаа би өөрөө үргэлжлүүлээд илүү сайхан явна л гэж бодсон. Ээж нь бол мөнх натлах юм биш. Ийм сайхан байсан таанаас ч гэсэн бат үргэлжлүүлээд авч явна. Энэ сайхан хүмүүс дараа нь бас гоё үг хэлхийг бодороо заа юу гэдэг хүүхдүүдээ ярьж л байсан л та. Тэр шараатанд айлын хашаанд байж хахад тэр хавар шорон шуурнаар тэгэл дандаа л ингэж амьдэрдэг. Өдөө осоод мэдэнэ. Өнөөдөр би юу хийх вэ? Өнөөдрийнхээ амьдралыг яах вэ? Өнөөдөр идүүхтэйгээ хоол ундыг залгуулчихвал маргааш тэгээ босчихно гэж боддог байсан. Жоохон тийм готрон байдалтай. Өөртөө итгэх итгэл муутай байсан. Тэгээд өөрөөсөө нь телевизээс ирээ авсны дараа өнөөдөр энэ байшинд орсон байж яхад одоо тийм бодож ирсэн болохоо жоохон өөрөөсөө иччихин ингээ хэлэхэд өмнө гэдэг чинь тэгэл урт хугацааны амьдралыг туулаад явах юм чинь ахид тэр шиг тийм тэгж бодохгүйгээр өглөө босохдоо би энийгээл бас миний хүүхдүүд босороо цайгаа угаараа хичээлд яваараа. Би нээжлэн өнөөдөр их энийгээл суучин. Өглөө босоход л энийгээл суучсан. Би өнөөдөр бол би жаргалтай байна. Олон түмний баянаар үнэхээр жаргалтай. Зүгээр суулгүй ургаш шалхаа алтанаар бүгдийг эдэг. Надад энэ амьдрал хүндэгцүү байдаг байсан. Зүгээр ингээл годомдын төрөөдөө ингээл явж байхад ингээд сайхан сэтгэлтэй хүмүүс байд юм байна гэж би боддог. Одоо өөртөө ихтэй болсон би. Ингээд
Миний гэр бүл тусалсан хүн болгонд би баярлалаа гэж хэлье. Тэгэл энэ байшинд хурдан ороод хурдан байх юмсан гэж бодвол тэгэл дараад нь орж ирэл амар баярлалаа. Мөрөдөл бүхэн бэлдээ. Нэгэн гэр бүлд шинэ амьдрал, ихтгэл найдвар бэлгэлсэн Журмак компани ерөнхий захирал Мэндэгмаа, Шинэлэг сүнс компани захирал Төгс Жаргал, Баянгал дүүргийн засаг дарга Эрдэнэтуяа, Баянгал дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Батням, Баянгал дүүргийн газрын алба, Копен дурлагчдын клуб гэд тусалж дэмжсэн бүх хүнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг.